Сайн бацхан өрхөн үзэгчтэй энэ бол T2 телевиз өнөөдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Мэдээний өрөөнд энхтэй ажиллана. Өнөөдрөөс Америк долларын үн буурч эхлэх, харин нөгөөдрөөс шатхууны үн 100 төгрөгөөр бууна гэсэн амлалтыг засгийн газар өгөөд байна. Энэ амлалтыг маргаашнаас эхлэн шалгаж шаардах болно. Өнөөдрийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд хотын захирагч Батуулдын асуудлыг хэлэлцэн дэлгүүлэлт байсан юм а. Гэвч хотын дарга ажлаасаа чөлөөлөх өргөдөл гаргасан тул асуудал түүний өргөдлөөр шийдэгдэж байна. Ардчилсан намын 9 дугаар их хуралдаан боллоо. Их хуралдаанаар намын дүрмд өөрчлөлт оруулж намын үзэл баримтлалыг шинжилэн батлахаар төлөвлөж байна. Хөхөө өвлийн хүүтэнд мэргэжлийн байгууллагын хаалга татсан ч эмнэлгийн тусламж авч чадлагүй гадаа амарчсан ихэн талаарх мэдээлэл олныг цогцолдуулсан. Харин өнөөдөр эрүүл мэндийн сайд уучлалт гуйж ёс зүйн хариуцлага тооцно гэж байлаа. Эдгээр бус мэдээллийн үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөс үзүүлэх болно. Мэдээлж байна. Ардчилсан намын нарийн бичгийн дарга Магна ардчилсан намаас улс төрийн шийтгэл хүртээд байгаа Батсандантай үе зайгүй найз байсан. Тиймээс ч Батсандантны 2008 оны 7 дугаар сарын 1-ний өөмөнийг зохион байгуулж 5 залуугийн амь насыг гарзадсан өөмөн саманд оролцож ардчилсан намд шургалж амиа хоохоосон үеийг ч сайн мэдэх хүний нэг билээ. Иймээс Батсандан болд нарын шийтгэлийн дараах асуудлаарх болж өнгөрсөн үйл явдлаар түүний үзэл бодлыг тодрууллаа. Магна ярихта уг нь Батсандан болд Мурат нар сарын өмнөх засгийн газрыг огцруулах нь зөв гэд хэлж байхыг нь би хоёр чихээрээ сонссон. Хоёрхан сарын өмнө Туркийн иргэнийг хулгайлах асуудал гарахад манай болд гишүүн засгийн газрыг шүүмжилж огцрох ёстой гэж хэлж байсаатлаа сарын дараа байр сууриасаа буцаж хүрэлцэхүйг хамгаалах ёстой болоод өөрчлөгдчих лөө гэлээ. Магна одоо ч Батсанданг найз гэж үтсээр байгаа ч найз нь Монгол Ардын намын засгийн газрыг хамгаалж кноп дарсан нь түүнийг их эмзэглүүлсэн гэлээ. Ардчилсан намын 3 гишүүн саяхны явдлаар улс төрийн шийтгэл хүлээснээс болд бүр намаас гарч байгаа. Гэвч Магна энэ талаар нэгдэлгүй том байхаасаа илүүтэй цул байх нь илүү гэж би хувьдаа боддог. Бүлэг гэдэг том асуудал биш, цул байх нь хамгийн чухал гэж байна. Харин засгийн газрын огцруулах асуудлаар ардчилсан намын нэгдмэл байр суурийг онцоллоо. Тухайлбал гэмт хэргийн шинжтэй байж болох өмнөх засгийн газрыг огцруулсны шагнал мөн өөрийнхөө засгийн газрыг тогтвортой байлгах авилга болгож тус бүр 950 сая төгрөгийг улсын хурлын гишүүдэд ижил дүнтэйгээр тараасан. Ардчилсан 30 жилийн түүхэнд татвар төлөгчдийн мөнгийг ийм зохион байгуулалттайгаар тарааж байсан явдлыг би мэдэхгүй. Тиймээс хариуцлага заавал тооцох ёстой гэсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн засаг дарга Батуулдыг огцруулах Монгол Ардын намын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэхгүй. Учир нь нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Батуулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдөл гаргаж өгöd байгаамаа. Хотын дарга Батуулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдлийг өнгөрсөн сарын 27-нд өгсөн. Ажлын сүүлийн хугацааг өргөдөлдөө энэ сарын 10 хэмээн онцолсон байдаг. Энэ тохиолдолд ерөнхий сайд Хөрс Сүхийн Монгол Ардын намын удирдах зөвлөөс гаргуулсан хүсэлтийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал авч хэлэлцэх шаардлагагүй болж байгаамаа. Тиймээс Монгол Ардын намын дарга ерөнхий сайд Хөрс Сүх хотын дарга Батуулдыг өөрөө албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлт гаргаснтай нь холбогдуулан огцруулах хүсэлтэд эргүүлэн татсан байна. Холбогдох хуулийн дагуу Монгол Ардын намын дарга ерөнхий сайд Хөрс Сүх нийслэлийн засаг дарга Батуулдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол үйлдэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх юм байна. Үүний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын шин даргын асуудлыг хэлцэх хуулийн зохицуулалттай хотын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол гарсан даруйд томилгоо албан ёсоор хийгдэх хүртэл төр орлон гүйцэтгэгч нийслэлийг удирдах юм. Мэдээ үргэлжилж байна. Өчигдөр орой засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол Улсын шадар сайд Зандан шадар, уул уурхай хөндүүлдвэрийн сайд Сумын азарнаар нефт импортлогчд болон Монгол банкны удирдлагуудтай уулзсныхаа дараа мэдээлэл хийсэн юм а. Мэдээлэлд нөгөөдрөөс эхлэн шатхууны үн 100 төгрөгөөр бууна гэж байсан юм а. Мэдээллийг өнөөдөр дахин баталгаажууллаа. Нефтийн үн олон улсад өсвөл Монгол улсад өсөөд буурахад буудаггүй гачлантай. Энэ удаа шатхууны үн Монгол улсад оны эхнээс 40 гаруй хувиар өсөд байсан билээ. Харин олон улсад нефтийн үнийн буурал тохиосон энэ сайхан үед Сумын азар сайд нефт импортлогчдтой уулзаж олон улсын жишиг дагаж үнэ бууруулах тохиролцоонд хүрсэн гэд байгаа. Энэ мэдээллийг өнөөдөр ч засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Зандан шадар дахин баталгаажууллаа. Энэ 5 дахь өдрөөс буюу 10 дугаар сарын 7-ны өдрөөс шатхууны үнийг 100 төгрөгөөр бууруулах шаардлага тавигдсан. Нефтийн компаниуд үндсэндээ хүлээн зөвшөөрсөн.
Өчигдөр мөн долларын хашийг өнөөдрөөс бууж эхлэх тухайч амлалт өгсөн. Өчигдөр Монгол банкны дүнгээр ам долларын хаалтын ханш 2639.21 төгрөг байлаа. Өнөөдөр зарласан ханш 2449 буюу 234.72 төгрөгийн зөрүүтэй байгаа юм а. Гэвч зарласан ханшнаас хаалтын ханш хоорондоо хэр дүүцэж байгаа болон төгрөг чангарласан эсхийг бид маргааш эргэж мэдээлэх болно. Засгийн газар өнөөдөр хуралдаж орон сууцны зээлийн хөнгөлөлтөд санхүүжилтийн журмыг баталсан байна. За ингэхдээ ипотекийн 8% зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөг болгон нэмсэн байна. За ингэснээр 8% орон сууцны зээл авах иргэд 70% хүртэл өсөх боломжтой гэж салбарын сайд мэдгдлээ. Орон сууцны хөнгөлөлтөд зээл олгох шин журмаар анхудаа орон сууц худалдан авч байгаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршил баригдсан орон сууцнаас олгох гэр хорооллын амины орон сууцыг хамруулах харуулсан байна. Амины орон сууц нь 120 м2 байх ёстой. Үүн зориулж 60 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгохоор болжээ. Мөн зээлийн урьдчилгаа 30% хэвээр байхаар тогтсон байна. Үүнээс гадна ипотекийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүрэхээр болсон байна. Үүнийгээ дагаад хүртээмж 2 дахин нэмэгдэнэ гэж үзжээ. За өмнө бол улсын төсөл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг 4%-аар тооцож банкудад олгоод тэгээ банкуд бол өөрсдийн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлээд ингээд олгодог байсан. За энийг бол бид нар их усвэрийн улсын төсөл болон Монгол банкны эргэн төлөлтийн их усвэрийг 1% болгож бууруулсан. За ингэснээр бол зээлийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байгаа. За зээлийн одоо урьдчилгаа бол 30% хэвээрээ. Манай улс бол олон улсын валютын сандаа өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөртэй ажиллаж байгаа учраас зээлийн одоо хүүгийн хэмжээ, урьдчилгаа хэмжээг нь бол бууруулах боломжгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт баригдаж байгаа буян тухай 2 хорооллын 972 айлын орон сууц нь 1 м2 нь 1.3 сая төгрөгийн өртөгтэйгээр эх оны 1-р сард ашиглалтанд орно. Энэ хорооллыг түрээсийн зориулалтаар барьсан хэдий ч хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 71 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шаардлагатай учраа түрээс хэлбэрээр иргэдэд олгох хэсэг асуудлыг орон сууц ашиглалтанд орсны дараа засгийн газар дахин авч хэлэлцгээр болжээ. За энэ орон сууцыг одоо цаашдаа түрээсийн орон сууц болох асуудлыг болвол энэ байр ашиглалтанд орсны дараа бид засгийн газарт оруулнаа саналаа. Нэг ёсондоо саяны хөгжлийн банкаас гарсан 71 тэрбум төгрөгийг орон сууцны сан бүрдүүлэх журмаар засгийн газар шийдэх юм бол түрээсийн орон сууцаар олгоно гэсэн ийм бодолтой байна. Байр ашиглалтанд орон засгийн газар орон сууцны санд авах эсхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэхээр болжээ. Хэрв түрээс хэлбэрээр олгохоор бол нийслэлд 1 ам-метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар хөтөлбөр тогтсон байдаг. Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцнд хамрагдах хүсэлтэд 40,000 гаруй иргэн байна. Харин ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэд 34,000 иргэн байгаа нь эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм а. Ардчилсан намын 9-р их хурал төрийн ордонд боллоо. За энэ удаагийн хуралдаанаар намын үзэл баримтлалыг шинжилэн баталж байгаа юм байна. Энэ удаа одоо хэрэгжиж байгаа үзэл баримтлалын 50% шинжлэгдэжээ. Ардчилсан нам цаашид сонгуульд өрсөлдөхдөө зөвхөн энэ үзэл баримтлалын хүрээнд зарчмын дагуу ажиллах юм байна. Үзэл баримтлалыг шинжлэх ажлын хэсэг фракцийн төршлийг арилгахын төлөө ажилласан хэмээн ардчилсан нам үзэж байгаа юм байна. Хуралдаанаар 2020 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах тухай үндэсний бодлогын хороо болон дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Ардчилсан намын 9-р их хуралд 100,040 төлөөлөгч оролцсон байна. Өнөөдрийн 9-р хурлыг нээж ардчилсан намын дарга Эрдэнэ үг хэллээ. Тэрээр Монгол Ардын намын дарга хүрс өх, Монголын хууль тогтоох дээд байгууллага болох Улсын их хурлын чуулганы хариуцлагатай эндрээс 60 тэрбумын хэрэг үнэхээр тийм явдал болсон тухай маш ноцтой мэдгдлийг хийсэн тухай хуралд оролцох ёстод сануулад авсан юм а. Эрүүл мэндийн яам нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу тус өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр жирэмсэн эмэгтэйчүүд 5 хүртэлх насныхан мөн олон нийтэд харилцдаг эмнэлэг, цагдаа, онцгойн ажилчдыг төлхөө томуугийн вакцинд хамруулад байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэдээллийг өгсөн байна.
Улсын хэмжээний амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдийн 5.3% нь ханиад томоогийн шалтгаантай байна. Гэхдээ зарим орон нутагт 10% давсан үзүүлэлт бас байгаа юм а. Томоо төст өвчний халдварыг хүүхдийн сургууль цэцэрлэг дээрээс авдаг учраас энэ жил сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. Тиймээс гэртээ байгаа хүүхдүүдэд эрүүл байлгахын тулд гэрээ дулаан байлгах, чанартай хоол хүнс хэрэглэхэд анхаарах хэрэгтэй юм а. Томоо өвчний халдварын судалгаа явуулахын тулд Монгол Улсын 156 цэгээс сорьц авч шинжилжээ. Судалгааны дүнгээр одоогийн байдлаар томоогийн жинхэнэ вирус Монгол улсад эргэлтэд ороогүй байгаа юм байна. За одоогийн байдлаар бол энэ 156 нэгжээс авсан сорьцонд бол томоогийн яг вирус бол илрээгүй байна. Одоо илэрж байгаа вирус нь болохоор риновирус, аденовирус, синцитал вирус гэдэг ийм вирусууд бол илэрж байна. Тэгэхээр амьсгалын замын синцитал вирус гэдэг ийм вирусууд нь болохоор томоо төст вирусууд гэж ярьдаг. Шинж тэмдэг нь ойролцоо. Тэгэхээр томоогийн яг жинхэнэ вирус бол Монгол улсад эргэлтэнд ороогүй байна. Үүний өмнө бол амжиж бид нар томоогийн вакцинжуулах ажлаа одоо амжилттай хийгээд байна. Томоогийн улирал ихсэнтэй холбогдуулан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүд ээлж хуваараар харин өрхийн эмнэлгүүд уртсгсан цагаар ажиллаж хүүхдийн эмнэлэг түргэн 24 цагаар зөвлөгөө өгч байна. Түүнчлэн орон тоог нэмэгдүүлж одоогийн байдлаар орны ачааллын 70-80%-ийг л ашиглаж байгаа юм байна. За одоо нийслэлийн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын хувьд бол хангалттай нөөцтэй. Өнөөдөр шалан дээр хэвтэх хэмжээнд тусламж үйлчлэгээ үзүүлсэн байх юм бол тухайн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн дарга өөрөө хариуцлага өгөх ёстой. Бид бол ийм зарчим барьж ажиллаж байгаа. Ер нь бид бол хангалттай бэлтгэл хийсэн ямар ч одоо тохиолдолд байдал хүндрэлээ гэсэн шалан дээр хэвтүүлэхгүйгээр тусламж үйлчлэгээ үзүүлэх энэ төвшөнд бол бэлтгэл хангагдсан. Тэгж чадаагүй бол одоо тухайн эрүүл мэндийн байгууллагын дарга өөрөө хариуцлага өгөх ёстой. Улсын хэмжээнд 125 мянган хүн томоогийн вакциныг татан авч нийслэлийн 194 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан эрүүл мэндийн ажилтныг дархлаажуулжээ. Томоо төст өвчний үүсгэгчийн онцлог зөнхлөн илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар эрүүл мэндийн яам, халдвар өвчин судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудасаар дэлгэрэнгүй мэдээлж байгаа юм байна. 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын орчимд 10 настай хүү цахилгааны утсанд зохиулж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлэлцэд явуулж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокуророос хянаж Эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд зохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдуулан энх жаргал гам бүрүү нарт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хөрвүүлсэн байна. Хэргийг тодруулбал 10 настай хүү Эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан цахилгааны богино холбоо үүссэн ил задгаа байршуулсан утсанд санамсаргүй байдлаар хүрч цахилгаанд сохиулан амнасаа алдсан байдаг. Эх онд Монгол Улсын нийслэл байгуулагдсны түүхэд 380 жилийн ой тохиох юм байна. Ойг Ухтан Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын 3 бот номыг үлгэдэн авсан байна. Номонд нийслэлийн архивд хадгалагдаж байсан 1921-с 1950 оны хүртэлх 20 мянга гаруй монгол өчгөр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж 586 баримтыг энэ 3 ботонд багтаасан байна. Номонд орсон баримтуудын 80 гаруй хувь нь анхудаа эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд орчээ. Урьд өмнө нь нийтлэгдээгүй Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, баримт сурвалжууд, бүгд найрамдах Монгол Ард улсын их хурал, засгийн газар, Монгол Ардын хувьсгалт намын төв хороо, хотын захиргаа, намын хорооноос гаргасан шийдвэр тогтоолууд энэ 3 ботод багтжээ. Монгол Улсын их хурлын хуралдаанаас Улаанбаатар гэдэг нэрийг нийслэл хүрээ гэсэн нэрээ Улаанбаатар гэж нэр сольсон байдаг. Гэх мэтчлэн одоо хотын түүхтэй холбоотой. За мөн дүүрчлэн өнөөдөр одоо бидний хийгээд байгаа нийслэлчүүдийн тулгамдаад байгаа газар чөлөөлөх ажлууд, за иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй холбоотой саад болж байгаа стандарт шаардлагад нийцэхгүй барилгуудыг албатан буулгах ажиллагаа. За мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой хүний нөөц одоо мэрэгжилтийн шаардлагатай байгаа тухай тэднийг сургах тухай гэх мэтчлэн одоо үнэхээр бас тэгээ одоо Улаанбаатар хотын газраа нийт одоо эдэлбэр газраа
зэрэглэлийн хувьд 1-р зэрэглэл, 2-р зэрэглэл, 3-р зэрэглэл гэж ангилсан тухай. Тэгээ мөн одоо Улаанбаатар хотод энэ хотын соёл эдийг түгээх талаар үзэр үйлчлэгээний газарт мөрдөх дүрм баталсан тухай гэх юм. Ингээд олон сонирхолтой баримтууд. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батбол төрийн архивт хадгалагдаж байгаа нийслэлийн засаг даргын тамгын газрын хөмрөгдөх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж олонний хүртэл олгох зорилгоор ажлын хэсэг гаргаж ээнхүү номыг иргэдийн гарт хүргэж байна. Дараагийн бот номууд ч тун удахгүй ээлж дараалан гарах юм байна. Эрх үзэгчтэй нь бол TV2 телевиз өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийг та үзэж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй төрсөн. Энэ төрөлт бүсгүйн анхны төрөлт байжээ. Төрсөн эмэгтэй жирэмсний хяналтанд ороогүй байсан тухай мэдээллүүд нэмэгдэж байгаагаас гадна олонний хэлж заншснаар эхнэл хэсгийн төвийн захирал өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхээ мэдээллээ. Энэ мэдээллийг танд тун утгагүй хүргэнэ. Хүний сэтгэлийн үннийг өгүүлнэ гэдэг байгалаас яасан хамгийн дээд хишиг гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг. Ямар ч зохиолч зохиолж үл чадах хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин тэрш байтугай түүхэн их сургуулийн амьд гэрч болсон хүмүүсийн тухай өгүүлэх телевизийн бүрэн хэмжээний нийтлэл уран сайхны хөх тойрог нэвтрүүлгийн төслөө бид эхлүүлж байна. Энэ нэвтрүүлгийн баатар нь энэ нэвтрүүлгийн зохиогч нь эрхэм хүн та. Тийм учраас эрхэм та бидэнд өөрийн амьдрал болоод ургуудынхаа амьдралд ерөөсөө амьдрал сонссон дуусан зүйлийн тухай хандна. Тэрш байтугай ирж хайж байгаа зүйлийн тухай бидэнд хандж болно. Бидний нэвтрүүлгээрээ Монгол хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгүүлэх болно. Хөх тайраг төсөл. Энэ үл хүний тухай. Энэ үл Монгол хүний тухай нэвтрүүлэг. Та бидэнд хандна. Манай улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 8.8%, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7% байна. За энэ нь өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 1.8%-аар өссөн үзүүлэлт байгаа юм байна. Ажилгүйдлийг бууруулахад нэг талаас төрөөс баримтлах бодлого чухал хэдий ч нөгөө талаас хүмүүс өөрсдөө хичээл зүтгэлтэй байх ёстой юм а. Ажил эд хийж байгаа буюу бүртгэлтэй ажилгүй иргэдийн тэн хагасыг 15-аас 34 насны иргэд эзэлж байна. Залуучуудын хувьд ажил олгогчид тэднээс ажлын туршлага шаарддаг гэж шүүмжилж байгаа бол нөгөө талдаа ажил олгогчид залуучуудыг хандлага сайжруулах хэрэгтэй гэж дүгнжээ. Хөдөлмөрийн насны 5-аас дээш гишүүнтэй боловч нэгэн ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй 1122 өрх нийслэлд байдаг байна. За энэ бол судалгаа маань нийт 244 мянган өрх буюу Улаанбаатар хотын хэмжээнд нэг одоо нийт өрхийн одоо нэг 60% нь бол судалгаа хийсэн. За тэгэхээр энэ зүгээр би сүүлийн тоо хэлбэл нэг өрхөд бол 5 ажилгүй одоо хүнтэй өрх болов гэхэд бидний авсан судалгааны 0.5% буюу 1122 өрх байж байгаа шээ. Нийслэлээс гадна хөдөө орон нутагт ажлын байр ховроо. Тиймээс ядуурлыг бууруулах ажилгүйдлийг багасгах зорилгоор хөтөлбөр боловсруулсан байна. Мөн нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв цагийн ажлын бирж байгуулан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгчээ. За өмнө нь бол тэр ажил олгогч, ажил хайгч хоёр хоорондоо уулзах хэцүү, дандаа зар сонин интернетээр ингээ мөнгө төгрөг өрөөд айгүйх ажил болдог очиж уулзаж чадахгүй ингэдэгээс бол тэр одоо хөдөлмөр эрхлэлт дэмжих төвийг байгуулснаар ажил олгогчид маань бидэнд захиалгаа өгөөд ажил хайгчид маань биднээр ирж бүртгүүлээд за тэгээ ямар мэргэжлийн хүн ямар ажил хайж гин, ямар байгууллага ямар ажлын байр зарлаж гин гэдгүүд нь одоо хувийн хвшлүүдтэй бид тэ компаниудтай хамтарч ажиллаад тэдний ажлын байран дээр нь бол хүмүүсээ бүртгээд тэгээд тэднэртэй одоо яг тэр ажил чиглэлээ одоо ямар шаардлага тавьж байгаа тэрнийхээ зөвлөгөө өгүүлээд тэндээ одоо бүгдийг нь одоо хүмүүсээ уулзаад одоо юуг нь анкетын бүртгээд ингэж авдаг. Ингээд энэ бол маш амжилттай болсон. Нийслэлийн хэмжээнд 152 хорооны иргэдийг хамарч байгаа хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 8340 иргэн хамрагдаж, 7344 ажлын байрыг хадгалан үлдэж, 3090 ажлын байр шинээр бий болсон байна. Амарчхаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа. Өөр хаалгаар орж ирэх хэмээн явуулснаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн хэрэг гарсан. Эмэгтэй хүүгээ гадаа төрүүлээ зогсохгүй хүүгээ тэрвэрж
хүйгээ барьсаар орж ирсэн гэдэг мэдээллийг нэг эмэгтэй жирэмсэн эхчүүдийн группт анх нийтэлжээ. Мэдээлэл ил болсны дараа хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хариу тайлбар хийсэн байдаг. Харин эрүүл мэндийн сайд Саран гэрэл хайхрамжгүй хандаж тангараа зөрчсөн холбогдох хүмүүст арга хэмжээ авна гэж жиргсэн байна. Жирэмсэн эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй хөөгдөн дагсинд эд хүйдэн цагаар төрсөн нь олонний сонорт хүч зочирдуулсан. Энэ мэдээлэл олон нийтэд цацгсны дараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч нарт яаралтай тусламж авч улмаар их хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Харанхуй шөнөөр жирэмсэн эмэгтэйг өөр хаалгаар ор гэд явуулсан угтах үйлчилгээний ажилтан болон хариуцлага алдсан эмч нарт арга хэмжээ авч хариуцлага тооцно гэдгээс салбарын сайд нь мэдгдлээ. Эрүүл мэндийн сайд Саран гэрэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлснөөр замдаа гадаа төрж эмч мэрэгчнүүд шуурхай арга хэмжээ авсны дүнд одоо их хүүхэд 9 минут биеийн байдал доктортой байна. Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцноо. Их хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэрэгчнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж олыг зочроосон хэрэг гарсанд уушлалт хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно гэжээ. Мэдээлэл үйл явдлын дараалалаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй төрсөн тухай мэдээллээр салбарын сайд уучлалт гуйж хариуцлага тооцно. Ёс зүйтэй ажиллах болно гэж мэдээснийг та бүхэн манай мэдээллээс үзлээ. Тэгвэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал энхтөр болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн ёс зүйн хариуцлага хүлээж ажиллаа өгнө гэдгээ өнөөдөр үдээс хойш мэдгэлээ. Саяны болсон үйл явдлаас үүдэн жирэмсэн эхчүүдийг хяналтанд оруулах болон үйлчилгээний байгууллагын хаяг жилтийн асуудал эрүүл мэндийн яам анхаарахаар болсон байна. Мэдээ үргэлжлэж байна. Apple компаниг үндэслэгч Стив Джобсын нойр булчирхаан хорт хавдрыг хожим үе шатанд нь илрүүлсэн байдаг. Гэвч түүний эмчилгээнд хэрэглэсэн эм буюу одоо нойр булчирхаан хорт хавдарт хэрэглэж байгаа тодорхой эмнүүдийг туршиж сайжруулсан таамаг байдаг. Нойр булчирхаан хорт хавдар Стив Джобсын хувьд эдэг эрх шатаас хожим онцлогдсон учраас зэрэгэлдээ хэрэгтнүүд тухайлбал элгэн өвчлсөн байжээ. Улмаар 2000 онд Стив Джобсод элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Харамсалтай нь нойр булчирхаан хорт хавдар шилжүүлэн суулгасан элэг рүү дахин үсэрхийлэл өгсөн байдаг. Стив Джобсод нойр булчирхаан хорт хавдрын мэс заслын үр дүн бага учраас хим эмчилгээг зөвлөж нойр булчирхаан хорт хавдрын хим эмчилгээнд сөнөөбнөв ба эвролимус эмийг ашигласан байна. Сөнөөбнөв эм нь хавдрын эсийн үсэрхийлэх үеийн дохиод амжилтын гинжин урвалын гол уураг болох тирозин киназаг хоригддог. Харин эвролимус эм нь тоор болон бусад дохиод дамжуулах замуудыг саатуулж хавдрын эсийг дарангуйлна. Стив Джобсын хувьд нойр булчирхаан хорт хавдар хожим шатанд онцлогдсоноос хойш бүхэлдэн 8 жил амьдарсан байдаг. Энэ хугацаанд химийн эмчилгээ чухал ач холбогдолтой нөлөө үзүүлэхээс гадна дээрх хүмүүдийг хэрэгэлсэн байх боломжтой хэмээн доктор Кулке эмч дурджээ. Стив Джобсын ачаар сөнөөбнөв ба эвролимус эмийн судалгаа эрчимтэй хийгдсэн байх магадлалтай. Яагаад гэхээр Стив Джобс хорт хавдартай байх хугацаанд сөнөөбнөв ба эвролимус эмийн нойр булчирхаан хорт хавдрын үед хэрэглэх судалгаа эрчимтэй хийгдсэн байдаг. Стив Джобс өвчсөн нь нойр булчирхаан хорт хавдрын үед сөнөөбнөв ба эвролимус эмийг эмнэл зүйд хэрэглэхэд томоохон түлхэц үзүүлсэн хэмээн зарим нэг их сурвалж дурдсан. Гэхдээ энэ талын мэдээлэл нууцын зэрэглэлтэй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнээс хойш нойр булчирхаан хорт хавдрын эмчилгээний шинэ чиг хандлага бол сөнөөбнөв эвролимус эм болсон юм. Улмаар 2011 онд Америк нэгдсэн улсын холбогдох байгууллагаас нойр булчирхаан хорт хавдрын үед сөнөөбнөв ба эвролимус эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Энэ эмийг хэрэглэснээр молекулын түвшинд хорт хавдрын эсийн хувааглыг дарангуйлах давуу талтай. Сүүлийн үеийн судалгаагаар сөнөөбнөв ба эвролимус эм нойр булчирхаан хорт хавдрын эмчилгээнд шинэ боломжийг бий болгосон хэмээн үздэг. Эрхэм үзэгч нарийн хоёр телевиз та өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Тайланд улс байгалийн баялагтайч улсын онцлог байдлыг харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж спортын гэлтгүй зэнгийн тулгын мэрэгжлийн ур чадварын тэмцээн уралдааныг тухайн бүс нутагт сүүлийн үед амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаач тай үндэсний торгох тэмцээнд газрын шилдэгэн шилдэгүүдийг өрн оролцуулж төрийн өндөр арга хэмжээг зохион байгуулж аялал жуулчлалаа дэмжсэн байна. Энэ мэдээллийг танд тун удахгүй өргөнэ. Хүний сэтгэлийн үннийг өгүүлнэ гэдэг байгалаас ярьсан хамгийн дээд хишиг гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг.
ямар ч зохиолч зохиолж үлж чадах хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, тэрш байтугай түүхэн их сургуулийн амьд гэрч болсон хүмүүсийн тухай өгүүлэх, телевизийн бүрэн хэмжээний нийтлэл орон сайхны хөх тойрог нэвтрүүлгийн төслөө бид эхлүүлж байна. Энэ нэвтрүүлгийн баатар нь, энэ нэвтрүүлгийн зохиогч нь эрхэм хүн та. Тийм учраас эрхэм та бидэнд өөрийн амьдрал болоод ургуудынхаа амьдралд ерөөсөө амьдрал сонссон дуусан зүйлийн тухай хандна. Тэрш байтугай ирж хайж байгаа зүйлийн тухай бидэнд хатж болно. Бидний нэвтрүүлгээрээ Монгол хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгүүлэх болно. Хөх тойрог төсөл. Энэ үл хүний тухай. Энэ үл Монгол хүний тухай нэвтрүүлэг. Та бидэнд хандна. Хөтөлбөрийг сонгосон танд баярлалаа. Хойд туйлын зориулалттай өтгөн нефт тээвэрлэгч дэлхийн анхны хөлөг онгоцыг Хятадын өмнөд Гуандун мужийн Гуанжуу хотод танилцууллаа. Борис Соколов хэмээх нэртэй хөлөг онгоцыг грекийн компанийн захиалгаар Гуанжуугийн олон улсын усан онгоц үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн байна. Хойд туйлын бүст зорчих мөс зүсгч залуургүй энэхүү усан онгоц нь 44550 тонн ачааны даацдаг энэ хөлгийн хошуу нь 1.8 метрийн зузаан мөсийг зүсэх хүчин чадалтай бол хитгэн 1.5 метрийн зузаан мөсийг зүсэх хүчин чадалтай юм. Мөн үүнээс гадна хөлөг онгоц Эристис хүйтэн цаг агаарт тохируулсан хүйтэнт төсвөртэй техник төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Энэ онгоцны мөс зүсэх чадвар нь хамгийн дээд түвшинд хийгдсэн. Хөлгийг хойд туйлын усан замд мөс зүсгчийн тусламжгүйгээр ашиглах боломжтой. Мөн аль ч үйлрэлд зогсолтгүй ашиглагдана. Ийм учраас эрчим хүчний нөөцийг хойд туйлаас Хятад болон дэлхийн өнцөг булан бүр рүү илүү аюулгүй, ямар ч саадгүй тээвэрлэх боломжтой. Шинэ хөлөг онгоцыг шингэрүүлсэн байгалийн хийн төсөл болох Yamal LNG төслийн нефтийг тээвэрлэхэд голчлон ашиглах юм байна. Энэхүү төсөл нь дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том төсөл юм. Yamal LNG төсөл нь зөвхөн Оросын холбооны улс болон түүний хилийн нутаг дэвсгэрдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжиж зогсохгүй, мөн Хятад улсын цэвэр эрчим хүчний хангамжийг баяжуулах юм байна. Германы канцлер Ангела Меркель Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг 8 дахь удаага тэргүүлсэн байна. Тэрээр уг жагсаалтанд нийтдээ 13 удаа багтсан байна. Хэдийгээр Меркелийн ирээдүй тодорхой бус байгаа боловч нэр хүнд нь өндөр хэвээр байгаа нь дээрх жагсаалтаас харагдаж байна. Жагсаалтын 2 дугаарт Британий ерөнхий сайд Тереза Мэй бичигдсэн бол түүний дараа олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард оржээ. Удах байранд General Motors компани захирал Мэри Барбара болон найдвартай хөрөнгө оруулалт компани захирал Abigail Johnson нар бичигдэж ихний 5-д жагссан байна. Түүнчлэн Samsung компани захирлын том охин Sheila зочид буудлын ерөнхийлөгч Ли Бужин жагсаалтын 86-ад бичигджээ. Дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэй жагсаалтад алдартай хөтлөгч Oprah Winfrey 20-д, Их Британий хатан хаан Элизабет 23 дугаарт бичигдсэн бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп 24 дугаарт жагссан байна. Хиллари Клинтон 2017 онд 65 дугаарт бичигдэж байсан бол энэ онд жагсаалтаас хасагдсан байна. Тэрээр 2004 оноос хойш анх удаа жагсаалтад орсонгүй. Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй жагсаалтыг Forbes сэтгүүл 2004 оноос эхлэн жил бүр гаргаж байгаа. Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан байдал болон нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөөг нь харгалзан үздэг юм байна. Дизайнер Монгол эмэгтэй тай торгоны сурталчилгаанд Монгол дээлний загвараар оролцсон байна. Тай торгыг дэлхийн нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхланд хатан Сирикитийн эвэл дор Таиландын жуулчлалын туслах сангаас Бангкок хотод суугаа элчин сайд нарын гэргийн нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж иржээ. Энэ сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноос Celebration of Silk Thai Silk Road to the World 2018 загварын шоу боллоо. Торгоны шоуг тус улсын ерөнхий сайд генерал Prayut Chan-o-cha нээсэн байна. Энэ жилийн арга хэмжээд Бангкокт суугаад 48 орны элчин сайдын яамдын төлөөлөгчид өөрсдийнхөө орны шилдэг дизайнер авирж оролцуулжээ. Мөн ертөнцийн мис 2017 тэмцээний оролцогч 35 орны гоо бүсгүйчүүд тай торгоор уралсан даашинзны шоу үзүүлсэн нь онцлог болсон байна.
Арга хэмжээнд зориулж нийт 3500 м тай торгыг дэлхийн 40 гаруй орны дизайнеруудад хүргэжээ. Монгол улсыг төлөөлж Эренчин Эсүү брендинг үүсгэн байгуулагч дизайнер Отхон лам тай торгоор бүтээсэн Монгол дээлэрээ оролцлоо. Түүний уралсан дээлийг Монгол улсаас Тайландын Хаант улсад суугаа элчин сайдын гэргий должинсруу өмсөж танилцуулжээ. Дэлхийд алдартай дизайнер Жими Чу тус арга хэмжээнд оролцож Срикит хатанд тай торгоор уралсан гоёлын гутал бэлгэлсэн нь энэ удаагийн шоуны хамгийн онцлог үйл явдал болжээ. Эрхэмзэгчтэй нь TV2 телевиз өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийг үзэгч та бүхэнд үзүүллээ. Мэдээний өрөөнд инхтвэ ажиллалаа. Өргөжлүүлэн маргааш өдрийн цаг агарын мэдээлэлд анхаарсан хандуулна. Цаг агарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Илүү хурдан, илүү хэлбэр. Бүх төрлийн цахим үйлчлэгийг өөртөө нэгтгэсэн Гэлс банк. Таны гарт таны банк. Сар бүр Төрийн банкны Гэлс банк үйлчлэгээр 2 гүйлгээ хийгээд iPhone 8 утасны эзэн болоорой. Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа.